Улсын хэмжээнд 18 хүртэлх насны нийт 18,249 ихэр хүүхэд байна. Тэднээс 2 ихэр хамгийн олон буюу 17,910, 3 ихэр 315, 4 ихэр 24 тус байна. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ эхэлж байна. Эсвэдэс хөтлөгч Гамбатын баасан сур ажиллаж байна. Анхаарал хандуулна. Нэр төртэйгээр албаа хаасан хэлчин байлдагчдыг өдөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Хүн нөгөөгийн чухал албар болох гол модны дурсгалыг ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвт бүртгүүлнэ. Ийм гоо үзэсгэлэн зөвхөн Оросд л бий. Петергофт улсын өргөлөөрийн улирал нэгдлээ. Амралтын өдрөөр Монголын үндэсний музей, Дуурийн театр, соёлын төв өргөө, Монголын үлдэрчний эвлэлийн соёлын төв ордон Монгол бүхэн өргөөнд зочлоорой. Улсын дархан хил дээр хугацаа цэцэргийн албаа нэр төртэй хасан залуусыг өдөх ёслолын ажиллагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах сүлдэт багаан зохицолборт боллоо. Ёслолын ажиллагаанд хилчин цэргүүд бэлэн жагсаж, эцэг их ахан дүүс нь жилийн туршид уулзаагүй хүүтэйгээ уулзахаар доглон зогсож байлаа. Монгол улсын 408 зөвхөст хилийн мананд эх орны хамгаалан зогсож байсан залуусын борлсон царайд баярын мишэл дүрэн байна. Эдгээр залуус эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө нойр холоо хугаслан зүтгэсээр өөргөө амжилттай гүйцэтгэж дуусаад гэртээ харихч байна энэ юм. Тэдний цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөхийн ялдамд хэлийн алба тэдний үнд байнга нээлттэй гэдгийг хэл хамгаалах ерхий газрын штабын дарга мягмардуулж онцоллоо. Хэдийгээр хугацаа цэргийн алба өвгөр дуусч байгаач баатарлаг түүхт Монголын хэлчдийн нэг гэдгээ үргэлж санаж хэлчтэйгээ эргэх холбоотой байгаарай. Эв зэргийн хуваар өргөсөн тангараг мөн чанараа хизээ чандлан хадгалж эх орон дуудсан үед бэлэн байх сэтгэл зүйтэй байхыг эрхэм дүүнартаа чухалчлан захия. Ач зээгээ хүүгээ дүүгээ хайж эгнэн жигсэн зэргүүдийн нэгжин харах аав ээж ах дүү амраг бүсгүн сэтгэл өнөөдөр жаргалаар дүүрэн байгаа нь харагдана. Тэдний харцанд хугацаа цэргийн албаа амжилттай хаасан хүүгээрээ дүүгээрээ ач зээгээрээ бахархаж байгаа нээлт байна. Одоо тэдний сэтгэлийг хүргэе. Чи ингээд албаа хаагаад ирдэж байна. Сэтгэл ямар байна? Ямар сайхан бодоод юм ээ. Явж чадахгүй ч зүтгэн хүрээд ирэхээ дээ. Нэг жилийн зэрэг одоо амархан бодсон дөө. Сайхан болцсон. Гоё болсон байна. Гоц форум гоё зогсон байна. 2024 оны 2 дугаар ээлжээр хилийн зэргийн 101 дугаар ангид халбаасан. Тэгээ одоо өнөөдөр одоо найзынхаа халагдах үйл ажиллагаан дээр ирчээд та. Ах чи ингээд цэргийн албаа хаагаад ингээд одоо ингээд төгсөлтөд жагсаалтаа хийж байл да. Тэгэхээр дүүгийн сэтгэл ямар байна? Үнэхээр гоё энэ одоо ахтайгаа 1 жилийн дараа уулзч байна. Маш их сансан байна. Чи цэргийн албаа хаах уу? Би өөрөө таана гэж боддог. Ах шиг ингээд хилийн зэрэгт явах уу эсвэл өөр газар хаах уу? Хилийн зэрэг таана. Яагаад? Манай аав хилийн зэрэгт ажилладаг. Тэгээд би өөрөө хилийн зэрэгт ер нь бол яаны албаа гэж боддог. Албаа нэр төртэй хаагаад ирсэн хэлчин байлдагчдад цаашд хийж бүтээх урамсар хийгээд эх орноо илүү ихээр хайрлах, хүндэтгэх, бахархах сэтгэл дүүрэн байна. Албаа хаахад ер нь хүнд хэцүү үе тохиолж яаж вэ? Хүнд хэцүү үе тулгарсан. Тэдний тэгээд бүгд онжав гэдэг хүмүүс найзтайгаа даваа гарсан болохоор амар. Ер нь тэр үедээ хүн хэцүү байсан ч гэсэн дараа нь батад илүү тийм дурсамжтай өдөр дэсэн юм билээ. Сэтгэл их өндөр байна. Тэ. 1 жилийн хугацаанд их олон найзуудтай боллоо, их зүйлийг сурж бинтлээ. Ард байх амьдрал минь ямар үнцэнтэй байсныг мэдэрлээ. Ээж аав хоёроо эмээгээс илүү хайрладаг боллоо. Тэрийг их ойлгож байна доо. Эмээгээ хайртай хүрээд баяр юм хэлсэн чинь хоолоо загаараад байна. Баярлалаа гэж их орно хилээ хамгаалаад эр сэргийн албаагаад ирж байгаа хөдөө баярлалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сүлдэт багны дэргэд болсон үйл ажиллагааны үеэр албаа сайн хааж бусдаас шалгарсан хэлчин байлдагчдыг шагнасан юм. Энэхүү ёслолын арга хэмжээ цэргийн жагсаалтай, төрийн дуулалтай, албаа хаасан эрсийн нэр төрийн баттгавалж өндөрлөлөө. Доржин Зэнгэнжи Евгений Павлов Пурсунгийн марлмаа Аист Глобал. Монгол Оросын хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Өндөр Улаан сумын Хануй багийн нутаг дах гол модны хүннүүгийн хад язгууртны булшны матлах судалгааг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Энэхүү судалгаагаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар манай сэтгүүлч доктор профессор Эрдэнэ Батраас асууж тодруулжээ.
Монгол Оросын хамтарсан шинжилгээний анги энэ сарын 10-наас ажилдаа гарахаар бэлтгэж байна. Тэдний судалгааны гол чиглэл нь хүннүүгийн хаад язгууртны оршуулгын зан үйлийг судлах юм. Тодорхойлбол 2000 жилийн өмнөх эртний хүннүү нарын угсаа гарлын соёл аж ахуйг археологийн олбороор баталгаажуулж баримтжуулна. Манай судлаачид Оросын албаны улсын алс орнотын археолог угсаадны зөв хүрээлэнгийн судлаач академик Карадин болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах юм байна. Ер нь бол бидний уламжилт юм Оросын шинжилгээ ухааны активын судлаачтай уламжилт юм харилцаатай. Энэ харилцааны хөвгөнд бидний 30 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Энэ судалгааны үргэлжлэл одоо бидний 2000 онд л анх хамтарсан судалгаа хийж гэлсэн тэр судалгааны ажлыг үргэлжлэл явж байгаа гэж ойлгож байна. Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануу багийн нутагдах гол модны хүннүүгийн хаад язгууртны булчны матлаг судалгааг өмнө нь манай Эрдэнэтэд дангаараа 20 гаруй жил судалжээ. Харин одоо судалгаа шинжилгээг улам лавшруулж хүннүүгийн аж ахуй соёлын уул мөрийг шинэ их сурвалжийн баримтаар баяжуулах гэж байна. Судалгааг эхний ээлжинд 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Хэрвээ санхүүгийн боломж олдвол цааш үргэлжлүүлнэ гэж ярьлаа. Судлаачдын сүүлийн судалгааны үр дүнгээс харахад бол нийтдээ Монгол орны нутагт дэвсгэр 21 аймгийн нутагт дэвсгэрт бол хүннүүгийн бул шигсэг хоцоргоны дурсгал байхгүй аймаг сум гэж байхгүй бүгд байна. Нилээ идэвхтэй судалгаа хийж байгаа нь одоо Төв Монголын нутагт ихэд нийтдээ одоо 10 гаруй мянган жиргэдийн буш за тэгээд 7-800 орчим одоо хаад язгууртны одоо өнөө буш за 30 гаруй одоо эртний хот сөргөнгийн үлдээдэл ингээд илэрч мэдэгдээд байгаа. Тийм учраас бидний эндээс төлөвшин ёсороо бол хаад язгууртны оршуулгын зан үйлийн судалгааг үргэлжлүүлэх ийм төлөвлөгөөтэй байна. $2000 гаруй жилийн тэртээ оршин тогтнож байсан хүннүү гүрний газар нутаг өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй. Евро-Аз гээд тэвд амлсан газар нутаг түүнээс цаашиг хамаарахыг үүсгэхийн аргагүй. Тиймээс өмнөд хойд хоёр хөршид хүннүүгийн археологийн дурсгалууд маш их бий. Үүнтэй холбоотой Орос хятадын археологчдын судалгааны үр дүн том гардаг. Мөн Европ тэвд Унгар улсад хүннүүгийн археологийн судалгаа нэлээд идэвхтэй өрнөж байна. Унгарын нутагт олдсон эртний хүннүүгийн язгууртны булчны ДНК-гийн судалгааны үр дүн Дорнод Монголын дүүрлэг нарсны хүннүүгийн ДНК-тай таарчээ. Тиймээс манай судлаачид гол мод 2 гэдэг энэ гайхамшигтай дурсгалт газрыг ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр төлөвлөж байна. Ингэж чадвал ЮНЕСКОд бүртгэлтэй дурсгалын тоо нэгээр нэмэгдэх учиртай гэлээ. Жанчуудорж Батторж, Евгений Павлов, профессор Малма, Айс Глобал. Өвөр Монголын нүүдэлчин институт, Унгар улсын хүннүү баримт киноны институт их хүннүү уран бүтээлийн нэгдлийн баримтат киноны бичлэгийг ашиглан бэлтгэв. Алтарган наадмын уралдаан тэмцээний шагналыг манай улсын төлөөлөл төрөл бүрээр нь авахын төлөө бэлтгэж байна. Бурайд зооны өв соёлын наадам болох Алтарган наадам энэ онд Бурайдын бүгд найрамдах улсын улаав тотноо болно. Наадамд манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд наадмын уралдаануудад өрсөлдөх оролцогчдыг сонгон шалгаруулахаар баг Алтарган наадмыг зохион байгуулах гэж байна. Швейцария, благодатная земля, полная аршанов, целебных курортов. Здесь живут представители. Бурайд зооны өв соёлын наадам болох Алтарган наадмын санаачлагч нь Хинтээ аймаг юм. Анх 1994 онд Хинтээ аймгийн Дадал сумын Дэлүүн болдог Баян овоогийн ингэрт болж Бурайд зооны уралдаан нэрийн дор ардын дууны уралдааныг зохион байгуулж Алтарган хэмээх нэрийг албан ёс сурагч цаашид уламжлал болгон зохион байгуулахаар тогтож байжээ. Тиймээс наадмын анхлан санаачлагчдын хувьд Хинтэйчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохын зэрэгцээ бүхий л уралдаан тэмцээний шагналыг хүртхийг хичээдэг байна. Энэ удаагийн Алтарган бол одоо Бурайд улсын улаауд хотод болно. За нийт бол 18 одоо соёлын арга хэмжээ тэмцээнүүд явагдана. Спортын 6, нийт 22 төрлөөр өрсөлдөнө гэсэн үг. Алтарган наадамда. За манай Хинтээ аймаг бол одоо бүх төрөлд нь ерөөхдөө оролцохоор бэлдэж байна. Тэгээд 5 сарын 14-15-ны өдөр баг Алтарган гэж зохион байгуулад
тэндээсээ үл явах усуудаа шалгаруулна оролцогчдынхаа. Хан Хинтэн Буряд ард зон төрөмс байгууллагын тэргүүн Намсрын Дашнямын хувьд анх 2004 оноос алдарган наадамд оролцож дуугаар өрсөлдөж байжээ. Түүнээс хойш алгасалгүй оролцохоор 2018 оноос хойш зохион байгуулалтыг гардан хийдэг нэгэн болжээ. Тэрээр энэ удаагийн наадамд маш том амбицтай оролцсон. Учир нь манай Хинтэн аймгийн хувьд бол 28 оны алдарганыг бол илэрхийлсээр ирсэн. Тэгээд энэ жил одоо эрхүү мөж манай Хинтэн аймгийн хоёр бол өрсөлдөж байгаа. Тэгээд чам одоохондоо сил болоогүй байна. Тэгээд тэр ор комитетийн хурлаар ерөнхийдөө эцэст нь шийдэгдэх байхаа гэж найдаж байгаа. Алдарган наадмыг хийдэг болсноор дэлхийн бурайдууд 2 жил тутамд нэгэн дээвэр дор нэгдэн цугулдаг болжээ. Монгол, Орос, Хятад 3 улсын дундаа дархан сурсан ах トゥ төрөл төрөсөд бие биенээ мэддэг болсон. Үндэсний дээл хувцсыг өмсдөг хүнгүй байсан бол одоо хувцсны гоёыг өмсөж байна. Мартагдсан дуу хуураа сэргсэн гэд өрөөгөөж нь арвин. Одоо дараагийн анхаарах зүйл нь бурайд хэл. Тиймээс их хэлний уралдааныг хинтийчүүд санаачилж зохион байгуулдаг болжээ. Сонирхуулахад манай улсын хэмжээнд 45,000 гаруй бурайд үндэстэн бий. Гэхдээ ургийн овгоор нь хөөвл 130,000-ад хүрдэг гэсэн албан бус тоо байна. Хөвсгөлийн цагаан үр, булганы тишиг, сэлэнгийн ерөө, хүдэр, буганд, Төв аймгийн мөнгөн морьт, Хинтийн 3, Дорндын 4 суманд бурайдууд бий. Харин Орос улсын улсад эрхүү мөж бурайд ус, өвөр байгалийн хязгаар гэсэн 3 хэсэг газарт 500,000 бурайд үндэстэн байна. Мөн бүгд найрамдах Хятад улсын Өр Монголын өвтөд орны Хөлбөмбөр аймгийн 2 хошуунд 7,000 бурайд аж төрж байна. Зэвсэг түвшний 2026 оны аврах шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээн Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд болж өнгөрлөө. 4-р сарын 20-наас 30-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд нийт 38 анги нэгтгэлийн 2,000 гаруй алба хаагч оролцож шилдэгүүдэд шалгаруулжээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр эрэгтэй төрөл тэргүүн байрт Зэвсэг түвшний 084-р анги, Дэд байрт 350-р анги, Удаах байранд Зэвсэг түвшний 150-р анги шалгарсан байна. Мөн хуцаа цэргийн алба хаагчдын төрөлд Зэвсэг түвшний 119-р ангийн алба хаагчид тэргүүн байрын эзэд болсон байна. Энэ жил манай шүгчэн дайчид маань амжилттай сайхан наадаж, за цэргийн 4 төрөлтөөрөө хүрэл медаль, за байнгын салаа маань мөнгөн медаль. За тэгээд нийт одоо багийн дүнгээр аваргын алтан цомоо өргөлөө. За тэгээд миний хувьд бол одоо цэцгүүчний олимп болсон энэ сайхан тэмцээнийг одоо Монголын цэцгүүчний хамгийн том нэгдсэн сургалт явж байгаа шугам хүний хувьд ойлгодог. Олон сар бэлдсэн юм бол татгтаж ирснээс хойш бэлдсэн байгаа. Тэгээд ерөөсөө энэ тэмцээнд бид нар дугаасаа алтын лаврын дугаасаа бид нар өмнө одоо 2 тэмцээнд 2 алтын авсан байсан. 3 удаа алтан хомоход одоо энэ цомыг мөнгөлнө гээл тэгэл манай анги хамт олон гэсэн бидэрт их итгэл найдвар тавьсан. Тэгэл өдрөөс алтын авна гээл ирсэн тэгэл авсан да. Энэ удаагийн тэмцээний нэгдсэн дүнгээр эмэгтэй төрөл тэргүүн байрт Зэвсэг түвшний 311-р анги, Дэд байрт үндэсний батлан хамгаалах их сургууль, Удаах байранд 065-р анги тус шалгарчээ. Цэргийн олимпикч нэрлэгдэж байгаа энэхүү тэмцээнд 2,000 гаруй цэргийн албаагч оролцож байгаа. Энэ цэргийн албаагчдын маань ар гэр баттай ар гэрүүд маш их том тус дэмжлэг болж байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ тэмцээнд сэтгэл зүтгэлээ зориулсан, хөлсөө зориулсан бүх тамирчид, тэдгээрийн удирдлага хамт олон ар гэрт нь ард нь дэмдэж байсан хамт олонд нь мөн ар гэрт бат байсан ар гэрийнхэнд нь бас та бүхний ялалч юу гэж хэлэхэд таатай байна. Энэ тэмцээнд маань эмэгтэй 47 баг, эрэгтэй 50 багийн бүрэлдэхүүн одоо өрсөлдөлөө. Баг тавьчдын ур чадвар бол энэ жилээс жилд өсөж нэмэгдэж байгаа. Ялангуяа одоо залуу одоо тамирчид, залуу улсууч, залуу одоо ур чадвартай зэрэг албаагч нар нэмэгдэж байгаа нь одоо сая өдрийн тэмцээнээр харагдаж байгаа. Энэ дотроо онцолж хэлэхэд эмэгтэй зэрэг албаагчдын оролцоо, эдгээр гүйцэтгэх үүрэг, ур чадвар одоо бас нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Зэвсэг түвшний 2026 оны аврал шалруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээний шилдэгүүд эх 6 дугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий хамгаалагчийн нэрэмжит төрийн цэргийн болон бөөл сахиулах байгууллагуудын дунд явагдах марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд зэвсэг түвшнийг төлөөлөн оролцох юм а. Монгол Улсаа хинчэндэ халуун баяр хүргэе. Үзэгчтэй үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Нийслэлийн хэмжээнд 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг 6 дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдээлэл авсан залуус Улаанбаатар хотод төр оршин суугаа газраасаа оролцох боломжтой. Харин гадаад улсад сурч ажиллаж байгаа бол холбогдох гэрээ, баримт бичгийг хамгийн сүүлийн сар өдрөөр нотлохоо болгон авчирч бүртгүүлнэ. Энэ удаагийн цэрэгт татагдсан залуус хөлийн болон дотоодын цэргийн ангид албахах юм байна. Автобусны төлбөрийн картыг эх сарын 2-наас 1 төхөөрөмжөд уншуулдаг болно. Тодорхойлбол UB карт төхөөрөмжөд U-Money болон банкны карт, UB карт аппликейшн QR уншуулна. Өмнө нь уг төхөөрөмжөд U-Money картыг уншдаггүй байсан бол одоо уншдаг болж шинжлэгдэжээ. Мөн автобуснаас буухдаа картаа дахин дарах шаардлагагүй. Урд хаалганаа байршуулсан төхөөрөмжөд дарахтал хангалттай. Үүнээс гадна UB карт аппликейшнаар U-Money картыг цэнгэлдэг болжээ. Манайд байгаа Орос улсын үйл хөдлөх хөрөнгө болон түүнд хамаарах газар үн төлбөргүй хугацаагүй байсныг хугацаатай олгох зэргээр өөрчилж шинжилэн бүртгэж татвар оногдуулдаг болно. Үүнд Улаанбаатар, Чойволсон, Эрдэнэс зэрэг хотод байрлах 8 газар 93 үйл хөдлөх хөрөнгө багтаж байна. Тэдгээр объектыг зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэсэн хуучин нэр дээрээс Оросын холбооны улсын нэр рүү шинжилэн бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр зарцсан байсан объектыг эдийн засгийн эрхлэлд оруулах боломж бүрдэх юм байна. Банкуд 2025 оны ашигаас хувьцаа эзэмшигчдтэй ногдол ашиг тарааж эхэллээ. Тодорхойлбол Голомт банк 2025 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 80 төгрөг, нийт 64.7 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр хувьцаа эзэмшигчдтэй хуваарлжээ. Өнөөдрийн байдлаар Тус банкны хувьцаа эзэмшигч 21727 хуулийн этгээд хувь хүн байна. Түүнчлэн Хас банк 2025 оны жилийн эцсийн цэвэр ашигаас нэгж хувьцаанд 30 төгрөгийг ногдол ашиг болгон тараана. Үүгээр Тус банк өнгөрсөн оны цэвэр ашигаас 2 удаа ногдол ашиг тарааж нэгж хувьцаанд нийт 48 төгрөгийг хувьцаа эзэмшигчдтэй олгож байна. Хангуул дүүргийн 13 дугаар хороонд эзэнгүй нохой муур төр асран хамгаалах байр ашиглалтад ороод жил болж байна. Одоо тус байрыг өргөдгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх, спрей заслаг хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй 160 мянга гаруй муур нохой байна гэсэн судалгаа байдгаас жилд 2-3 удаа үржилд орж нэг жингэр нэг удаад 6-аас 12 гөлөг гаргадаг байна. Брэдэд Ондотор олон улсын Байкал онгоцны буулаас нисхийг хүсжээ. Магадгүй ойлгон арал руу нисэх гэсэн баг. Гэсэн ч харамсалтай нислэгийн хуваараа андуурчээ. Түүнийг нэгэн зорчигч олж хайрцагт хийж Степан хэмээх нэр өгч холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Брэдийн эколог биологийн нөөцийн төвийн мэрэгчлэнүүдийг хэлж байгаагаар заард харах одоо байгальд биедан амьдрах боломжгүй болсон. Тиймээс өөрсдөд дээрээ авчээ. Ice Global-ийн цөм хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Өмгөөлөгч Батболд туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх тухай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тэрээр энэхүү төсөл нь манай улсын маш олон хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хуульч Батболдын зүгээс туулын хурдны зам төслийг хууль бус хэмээн үзэж захиргааны иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Одоогийн байдлаар шүүх түүний нэхэмжлэлийг хянан үзээд үндэслэлтэй гэж үзэн албан ёсоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ. Түүний үзэж байгаагаар уг төсөл нь анханасаа эрх баригч нам болон нийслэлийн удирдлагуудын зүгээс маш олон хууль зөрчсөн хууль бус үйл ажиллагаа байсан гэдгийг хэлж байна. Энэ асуудлыг би энэ хөдөлгөөний залуучууд анх талбай дээр гарч ирж агсах үед бас анзаарч тэдэнтэй үзэл бодол нэгдэж
одоо талбай дээр ажлынхаа боломжоор бас хамтарч зогсох эсэргүүцлээ илэрхийлэхийн байдалд нэгдэж байсан. За энэ үедээ бол за ер нь би өөрөө хуульч хүний хувьд за хуульч хүн бол эмчин хүнийг ангадагтай адил хуульч хүн бол нийгмийг ангах юм үүрэгтэй хүн байдаг. За би өөрийн мэрэгжлийн хувьд хэрхэн яаж тусалж болох вэ гэдэг байдлаар асуудалд хандаж бодоод за ер нь өмгөөлөгчийн хувьд энэ асуудал олон хууль зөрчсөн ийм нөхцөл байдал бий болоод байгаа юм байна. Дээр нь нэг нам буюу авторитар дэглэм тоталитар дэглэм ноёрхсон энэ улсад одоо юу өөрийнх эрх мэдэл төрсэн цөөнх өөрийнхөө нөгөө үзэл бодлыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн шийдвэрийг маш гаргаад байгаа юм байна. Тэгэхээр төрийн 3 өндөрлөг болох эрх мэдлийг хуваарлagч шүүх энэ асуудалд бас ямар байр суурьтай хандах ёстой гэд шүүхэдээ одоо найдаж энэ туулын хурдны зам мега төслийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх нарга хэмжээг одоо зогсоо хуулиус болохыг тогтоолохоор хандсан байгаа. Түүний үзэж байгаагаар одоогийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагчийг анханасаа хууль бусаар томилжээ. Түүнийг сонгоход тухайн ерөнхий сайд нөлөөлж хууль зөрчиж томилсон гэж үзэж байна. Мөн нийслэлийн иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг далимдуулж мөнгө олох олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж төсвийн асар их хөрөнгийг хэд дэмээ өргөдүүлсэн гэлээ. Ерөнхийдөө одоогийн хотын удирдлагууд 2010 оноос хойш яригдсан туулын хурдны замын төслийг дараачийн мөнгө олох хэрэгсэл гэдгийг олж харж энэхүү төслийг хуулийн бусаар эхлүүлсэн гэдгийг онцолж байна. Нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хурал өөрөө энэ туулын хурдны замыг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргацсан мөртлөө одоо сая хэдхэн хоногийн өмнө гаргаагүй өнтер гэдэг байдлаар хоорондоо хэрэлдээд байгаа асуудал гарч байна. Энэ бол аль хэдийн гарцсан байхгүй. Тэгэхээр би энэ Нямбатар угаасаа туулын төсөл хөтөлбөр өөрөө нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар оруулж батлуулж дүгнэлт гарч шийдвэрлүүлэг байхад угаасаа ч эхлэх ёсгүй. Тийм учраас эхлүүлж ажил явна тийм ээ. Тэгээ эхлүүлээд одоо урьдчилгаагаа өгсөн гэдэг одоо эрүүгийн гэмтэргийн шинжтэй олон зүйлүүд яригдээд байна. Энэ талаар бол яг өөр бусад өмгөөлөгчид, хуульчид, авилгатай тэмцэх газарт хандаж шалгуулж байгаа асуудлууд байгаа юм билээ. Хуульчийн хэлснээр хурдны замын төсөл нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, усны тухай хууль, авто замын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль болон соёлын үеийг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн анханасаа мөнгө олох арга хэрэгсэл гэж үзсэн учраас туулгал ширгэх болон унтны усны нөөц алга болох нь огтхонч хамаагүй байсан гэдгийг онцолж байна. Жанчуудаж Батарч, Евгений Павлов, Пүрвсрэн Марлма, Ice Global. Хавар болоо цэцэгсийн хайр дурлалын бас усан оргилуурын улирал. Дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнтэй усан оргилуурын зохицолборуудын нэг Оросд Санкт-Петербургийн ойролцоох Петергоф музей дархан цас газарт байдаг. Саяхан тэнд усан оргилууруудыг ажиллуулж эхлэх ёслол боллоо. Энэ гоо үзэсгэлэн хамтдаа сонирхцгаая. Санкт-Петербургт хавар албан ёсоор ирлээ. Петергоф улсын музей дархан цаст газарт усан оргилуурын шинэ улирал эхэлсэн байна. Энэ бол 18 дугаар зууны ихээр 1-р Петр Оросын эзэнт гүрний хаадын ёслолын цуслангийн ордон болгон байгуулсан дэлхийд алдартай ордон цэцэрлэг түрээлэнгийн зохицолбор юм. Петергофыг Оросын Версаль хэмээн нэрлэдэг. Финландийн булангийн эрэг дээрх цэцэрлэг түрээлэн орднуудаараа мэдээж хамгийн гол нь усан оргилууруудын их шатлсан оргилуураараа алдартай. Гайхалтай нэнд нэгч насаас байдаггүй. Нийт 150 усан оргилуурт ус байгалийн жамаараа хүрдэг байна. Петергофын усан оргилууруудад ус Аравшагийн өндөрлгөөс ирдэг. Энэ нь 25 орчим километр урт ус дамжуулах шугам гэсэн үг юм. Өмнө нь энд гол гарах урсаж дээрээс доош Финляндийн булан руу цутгадаг байсан. Харин одоо бид тэр усыг усан оргилууруудад ашиглаж байна. Ус буцаад эргэдэггүй. Энгийн усан оргилуур шиг дахин ашиглагддаггүй. Зүгээр л дээрээс доош урсаад манай усан оргилууруудаар дамжин тэнгис рүү цутгадаг. Петергофын гол усан оргилуур нь Самсон гэж тооцогддог. Эртний домгийн Баатар Арсланг ялж байгаагаар дүрслэгдсэн бөгөөд Арслангийн амнаас 20 метрээс дээш өндөр усан баг нь цацардаг юм. Та бүхний харж байгаачлан энэ жилээс Самсон усан оргилуур хөгжмийн аястай ажиллаж эхэллээ. Бид хэдэн жилийн турш тасалтаад байсан энэ уламжлалыг сэргээсэн юм. Петергоф гэдэг бол зөвхөн усан оргилуур, ордон, цэцэрлэг түрээлэн биш. Энд мөн үзэсгэлэн, концерт, наадам фестивалууд зохион байгуулагддаг. Өдөр бүр олон мянган жуулчин ирдэг бөгөөд бүгд сэтгэл дүүрэн буцдаг байна. Ийм гоо үзэсгэлэн бол үнэхээр онцгой зүйл гэдгийг би сайн мэднэ. Дэлхийн хаанч та үүнтэй адил гоо сайхныг дахин харахгүй.
Энэ зөвхөн Оросд бий. Усан оргилуурууд 10 дугаар сарын дунд үе хүртэл өдөр бүр 10-аас 19 цаг 45 минутын хооронд ажиллана. Гэхдээ та өвөл очисон ч харамсахгүй. Учир нь Петрковын тансаг үзмэр бүхий 33 музей жилийн турш ажилладаг. Сергей Тучков, профессор Марлма, Iced Global, Raptly агентлагийн материалаар бэлтгэв. Амралтын өдрөөр Монголын үндэсний музей, Дүүрэн театр, Соёлын төв өргөө, Монголын үйлдвэрчний соёлын төв ордон, Монгол бүхийн өргөнд зочлоорой. Мэргэжлийн урлагийн олон сонирхолтой тоглолтууд таныг хүлээж байна. Амралтын өдрөөр хайчхуу. Алс газар сурхаар одогсод 100 жилийн тэртех залуусын мөрөөр ардын хувьсгалын дараахан манай улс барууны өндөр хөгжилтэй орондоо залуусаа сургахаар болж анхны 40 хүүхдийг Герман болон Франц руу илгээсэн нь маш зөв хийгээд зоримог алхам байсан юм. Их зохиолч Нацагдорж, сод зохиолч Намдаг, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ширэн Дэв, Монголын театрын анхдагчдын нэг зураач Намхай Цэрэн, анхны малцыч Аюур Зан, Орос Монгол төл бичиг хийгээд монгол хэлний товч тайлбар талийг зохиосон Наван Юндан, Герман Монгол төл бичиг зохиогч Цэвэг, анхны геологийн ухааны доктор Дүгүрцүрэн Наргэд тэд бүгд соёлын үрийг тархичид болцгаалсан. Тэдний баяр бахархалтай хийгээд Адрамат амьдралын тухай монгол хүн бүр мэддэг байх учиртай. Тиймээс жигтэй сургуулийн түүхийн хичээл энэхүү тусгай үзэсгэлэнгийн дэргэд эд өрнөж байна. Таач бас зориорой. Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв. Улсын хэмжээнд 2003 оноос жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэж байхаар болсон. Энэ өдөр монгол бичгийг сурч судлах, үндэсний бахархлаа илэрхийлэхийн зэрэгцээ, дархлаагаа бэхжүүлэх чухал ажил бүгдэлтэй. Өгөөдөрт зориулсан архивын ерхий газар болон Монголын үндэсний музейн хамтарсан тусгай үзэсгэлэн, үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэжээ. Улсын дөрөвчгийн Эрдэм театрт Аданы Жизель бүжгэн жүжигийг тоглоно. Энэхүү бүжгэн жүжиг нь бүжгэн жүжигийн урлагийн төгс хэлбэрийг олсон гэж үздэг. Тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тайлоны Пуанти буюу хуран дээрээ гарч бүжгэлжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа өсрэлтүүд хөгжиж боловсронгүй болж бүжигчид нисэх мэт сэтгэлийг төрүүлдэг болсон байна. Би 5 сарын 2-нд тоглогдох Жизель балетийн гол дүр болох Альбертийн дүрд анх удаага тоглох гээд бэлтгэлээ хийж байна. Жизель бүжгэн жүжигийг манай улс анх 1979 онд тайзнаа тавьжээ. Хагдраа нүгийн хайр, зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр бус, аав ээжийн хайр, эх орноо хизээш гандаж хагдардаггүй сэтгэл мөнхийн үндэс юм. Завхан аймгийн цагаан чулууд сумын соёлын төвийн дарга, соёлын төвийн ажилтан Баатар, соёл урлагийн сургуулийг дуурийн дучнаар төгсөж, нутагтаа багшилж, сурч мэдсэн зүйлээ хүмүүст зааж сургаж явна. Харин энэ удаад тэрээр өөрийгөө уран бүтээлчийн хувьд сорж үзэхээр шийджээ. Дэндүү хайраар талимаарсан дэндүү алг мэлмичин дэмжин цэцгэс атаархан дэгжин гоолыг нуруучин усын цэхэр яргышин. Нийтийн болон дуурийн дуу, pop урсгалын бүтээлүүд ишгэлсэн түүний тоглолтын ерөнхий найруулагчаар соёлын төвийн ажилтан утга зохиолын нэгдлийн гишүүн Алтан Түлхүүр ажиллаж, ардын жүжигчин Батсөх, соёлын төвийн ажилтан Амина, Батундрах, Эрдэнэбаяр, Дашням, Отхон Жаргал, Бор Мэндэ, Мөнх Эрдэнэ, Мэндбаяр болон хүн театрын бүжигчид оролцох гэж байна. Дуучин яруу найрагч хэмээх тулгын 3 чулуунаас дуу бүтдэг. Харин түүнийг олонний сонорт хүргэдэг нь бичлэгийн студиум. Мэргэжлийн дуу бичлэгийн студийн анхдагчдын нэг M Records 16 жилийн ойтойгоо залгаж байна. Тус студи хар сарнай, камертон, экитон, pop diva, ариуна зэрэг rock pop альтернатив урлагийн 200 гаруй уран бүтээлчтэй хамтран ажиллаж олон улсын шагнал хүртэж байжээ. 3-ны ням гарагт тус студийн 16 жил тоглолт Монголын үйлдвэрчний өвлийн соёлын төв ордонд болно.
Одоо үргэлжилж байгаа тоглолтын мэдээллийг хүргэе. Аса аренад Дэлхийн цирк Монголд 2026 төмөр замын чуулгын ганц зам паласт цагаан лавын чуулгын Nomotic Legend ардын урлаг өв соёлын тоглолт. Зам тээврийн яамны нүүдэл танхимд ардын урлагийн хуур магнит чуулгын Монголын үндэсний гайхамшиг турлын тоглолт. Plaza Tower-т Монгол хуур чуулгын Horse Head Fiddle ардын урлагийн тоглолт үргэлжилж байна. Түүнчлэн зайсан хэл ивент хоолд соёлын ойц зүтгэлтэн балд оржийн 20-т жүжигтэй Орфей театр Хэрмэл Кирүүгийн уран бүтээлчид 20 жилийн дараа уг жүжигчийг дахин тайснаа амьлуулж байна. Хүүхэд залуучуудын театр соёлын төвөргөөрөө нүүдэлж үзэгчдэд ойртлоо. 3-ны ням гарагт хүүхэд залуучуудын театрын энэ онд гаргасан шинэ уран бүтээл Адамсын гэр бүл мюзиклийг тоглоно. Одоо спортын эргэн тойронд өрнөх зарим үйл явдлаас хүргэе. Монгол бүхэн өргөнд 2-ны бям гарагт Чансан өндөр 64 бүхийн баазар барилдаан болох бол 3-ны ням гарагт Завхай аймгийн Сант Маргад сумын харьяат Бүд найрамдах Монгол ард улсын арслан Нахиу хэмээх шагдрын санч сүрэнгийн нэрэмжит аймагт цэрэг сумын цолтой 512 бүхийн барилдаатай. Ice Global амралтын өдрүүдэд болох урлаг спортын зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэнд баасан гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.